Бүгд найрамдах Энэтхэг улсын ерөнхийлөгч Драупади Мурму, ерөнхий сайд Нарендра Модины урилгаар Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэл сүхийн тус улсад хийж байгаа төрийн ажлын хүрээнд төрийн одон медаль гартууллаа. Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хөв нэмэр оруулсан Энэтхэг иргэдийг төрийн одон медалаар шагналаа. Алтан ганц одонгоор бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол улсад сууж байсан онц бөгөөд бүрэн эрх дэлчин сайд Сурэш Бабу, бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол улсад сууж байсан онц бөгөөд бүрэн эрх дэлчин сайд Синх, бүгд найрамдах Энэтхэг улсын Жавхарлал нэрүүгийн их сургуулийн Аз дорнодын тэнхимийн эрхлэгч профессор Монгол судлаач эрдэмтэн Шарад Кумар Сони. Найрамдал медалаараа бүгд найрамдах Энэтхэг улсын Мумбай хот дахь Монгол улсын өргөмжит консул Дилип Дандикар, бүгд найрамдах Энэтхэг улсын Тамил Наду муж дахь Монгол улсын өргөмжит консул Гангад Аран, бүгд найрамдах Энэтхэг улсын Баруун Бенгал муж дахь Монгол улсын өргөмжит консул Далмиа, бүгд найрамдах Энэтхэг улсын Fortis Escorts зүрхний эрүүл мэндийг хамгаалах хүрээлэнгийн мэс заслын эмч Кришна Айр, бүгд найрамдах Энэтхэг улсын iVision нүдний эмнэлгийн захирал Випин Бакшей, бүгд найрамдах Энэтхэг улсын Lovely мэрэгжлийн их сургуулийн дэд ерөнхийлөгч Аман Метал нарыг шагналаа. Ерөнхийлөгч хүрэл сүх харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хөв нэмэр оруулж байгаа эрхмүүдэд болон гэр бүл хамт олонд нь талархал илэрхийлж сайн сайхан бүхнийг хүсэн өрөөлөө. 15 дугаар зүйлийн